Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цааш. Таны итгэлд байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд үргэ. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 9-ний мигмар гараг байна. За тэгэхээр Крисмас хоёрын сар болж байгаа. Яг тэр утгаараа бид нарыг хүмүүс бол анхааралтай ажиглаж байгаа болоо гэж бодож байна. Яг тэгвэл бид нэр юунаас болж яг юуны төлөө баярлаад байгаа вэ гэдэг эхлээд мэд хэрэгтэй юм болов уу надад бол бодогдгийг. Тэгээд олон баярыг бид тэмдэглэдэг боловч Крисмас хоёр нь онцгой нэгэн бидний итгэлийн үнцэн болсон баяр шүү гэдгийг энэ цагт бол бас сонсогч олонтаа болоод ер нь итгэж ах トゥ устай бас уриалан сануулахыг хүсэж байна л да. Тэгэлгүй яах вэ? Тэгээд бид нэр үгийн цагаараа тэгээ бурхны талаар илүү таньж мэдэх аяллыг хүргэлжлүүлсээр байгаа шүү дээ. Тэгээд өчигдөр бид нэр дэлхийн бурхныг таньж мэдхийг хүсдэг гэсэн сэдвээр ярилцсан. Тэгээд Крисмсийн баяраар бид нэр эргэн тойронд байгаа сайн мэдээ сонсоогүй ахын дүүстэй тий бид нэр ойр дотны хүмүүстэй сайн мэдээ хуваалцах боломж болгон мухалцдаг шүү дээ. Тэгээд та энэ боломжийг битгий алдаарай. Тэгээд таны эргэн тойронд эзнийг Христийг таньж мэдээгүй нэгэн байгаа бол та өөрийнхөө сүмжүүлганд ураад эсвэл та мөн өөрөө ч гэсэндээ сайн мэдээг хуалцаарай гэж таныг бас ятгахж байна. Тэгээд өчигдөр бид нэр суралцахтаа тий Христийг үг яриагаараа биш амьдралаараа гэрчилъя гэж өчигдөр суралцсан шүү дээ тий. Тэгээд хүний хийж чадах зүйл биш зөвхөн бурхан л хийж чадах ажлыг хийхэд хүмүүс олон дэлхий бурхныг урд өмнө хизээж мэдэж байгаагүйгээрээ таньж мэдэж авдаг тухай бид нэр өчигдөр суралцсан. Тэгэхээр танаар дамжуулан бурхан ажиллаа хийх болно. Харин та дуулууртай байж амаа нээж эргэн тойронд байгаа хүмүүст эзнийг гэрчлээрэй гэж энэ өглөө ятгаж जैन. Тэгээд хамтдаа энэ цагт эзний өмнө эрсгээ түнд алдар магтаалыг энэ цагт өргөцгөөе. Таныг дуудна зүрх сэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтана. Бүхий би минь зөвхөн тань. Дуудах дуу минь зөвхөн таныг дуудна. Зүрх сэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтана. Бүхий би минь зөвхөн таны. Амандра Амьсгал хүрээрээ зүгсэлгээ бүхий би минь зөвхөн таныг магтана. Амандра амьсгал хүрээрээ зүгсэлгээ бүхий би минь зөвхөн таныг магтана. Дуудах дуу минь зөвхөн таныг дуудна. Зүрх сэтгэл минь зөвхөн та байна.
Бүжих бүжгээрээ би таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таны. Амандра амьсгал бүрээрээ зүрхсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал бүрээрээ зүрхсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Амандра амьсгал бүрээрээ зүрхсэтгэе. Бүхий би минь зөвхөн таныг магтнаа. Дуудах дуу минь зөвхөн таныг дууднаа. Зүрхсэтгэл минь зөвхөн та байна. Бүжих бүжгээрээ би таныг магтнаа. Бүхий би минь зөвхөн таны. Бүхий би минь зөвхөн таны. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид Бурхныг танин мэдэх талаар солилцож явсаар өнөөдөр жинхэнэ итгэл үйлдэлээр танигдгаа гэсэн сэдвээр хамтдаа. Еврей номын 12-ийн 1-ээс 3-ыг за энэ удаа бид 3 ишлэл байна. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлж буй үүл мэд үлэмж их гэрч нартай тул аливаа саад дотор амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг ихлүүлэгч бөгөөд төгсгөгч Есүсөө тарцгаая. Түүний өмнө тавигдсан баяр баясгалангийн дэд готомшгийг эс тоомсорлон загалмайг дэвтсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун талд тэр заларсан юм. Сэтгэлээр онохгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг дэвтсэн түүнийг санагтун гэж хэлсэн байна. Амен. За бид Есүс Христэд итгэхээс өмнө ямар нөхцөл байдалтай байсан бэ гэдгээ ингээд харах юм бол яг одоо энэ та ямар нэгэн хэрвээ тэмцээнд орж ирсэн бол таныг яг тэмцээний гараан дээр байх үед хүмүүс танд яаж ханддаг байснаас та тэр тэмцээнд орох хүртэл яаж амьдэрсэн бэ гэдгийг танд мэдэх боломжтой байгаад байна. Тэгэхээр ер нь бол өнөө цагийн одоо олимп одоо тэмцээн уралдаан бүх зүйлүүд бол грекээс үүсэлтэй байсан. Эхний грекүүд олимп болонд бурхад амьдардаг. Тэгээ бурхад зориулж одоо тэмцээнд зохион байгуулдаг байж байгаа. Сүүлдээ тэр нь дэлхийн хэмжээний одоо хөнгөн атлетик гэдэг ч юм уу те янз бүрийн юм тэмцээнүүд болсон. Тиймээс бид нар тэмцээн уралдаан гүнхлэн грекийн энэ агуу соёл буюу олимптай холбоотой олимпиад одоо тооцогддог одоо тэмцээний тэргүү уралдах төрлүүдийг бид нар бол боддог. Гэтэл өнөөдөр еврей номыг бичсэн хүн еврей номыг хэн бичснийг бурхан мэднэ гэж хэлсэн байдаг нэг хүн зөвхөн бурхан л мэднэ гэж. Тэгээд яг хинч бичсэн бай тэр хүний бичсэн зүйл нь түүний
Бурхны хүмүүстэй хэлхийг хүссэн зүйлийг үнэхээр агуулгын хувьд сүнсний хувьд бүрэн илэрхийлж чадсан учраас тэр шинэ гэрээнд зохиогчгүйгээр орж ирсэн 27 номноос зохиогч нь байхгүй ганц ном байгаа шүү дээ. Тиймээс бид өөрсдийн минь хүрээлэн буй үүл мэд их гэрч нартай тул гэж хэлж байна. За энд их гэрч гэдэг дээр хоёр төрлийн гэрч яригдж байгаа. Нэгдүгээрт бол бидний итгэлийн болон бидний нүдэнд харагдахгүй тэр олон гэрч нарын тухай ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл Христ итгэлийн амьдралаар амьдарсан өнөөдөр биднийг уухайлан дэмжиж байгаа тэр олон олон тэнгэрлэг тэр гэрчнэр болон тэр бурханлаг бүхий л гэрч нарын тухай ярьж байгаа. Бидний өмнө амьдарсан амьдраад итгэлийнхаа үр жимсийг хүртсэн тэдгээр хүмүүсийн тухай тэд бидний хэрхэн уухайлан байгаа тухай бас бидний эзэн Есүс Христ бурхан эцгийнхээ баруун гарын хүндэт суудлыг задраад бидний хэрхэн уухайлан хэрхэн дэмжиж байдаг тухай бид бол их гэрчнэр гэж ярьж байгаа. Нөгөө талаар бол бас гэрчнэр байна. Тэр нь бол биднийг сул дорой гэдгийг мэддэг, биднийг чадахгүй гэж боддог. Эсвэл биднийг мэддэггүй хэрнээ биднийг чадахгүй юм шиг байна. Энэ бол оролцож чадахгүй юм шиг байна. Энэ хүч чадлаа гаргаж чадахгүй юм шиг байна. Энэ тийм чадал чансаа нөөц боломж байхгүй юм шиг байна гэж шүүдэг, хардаг тэр олон нүдэн гэрч болон бидний талаар өөрсдийнхөө бодлоор хандж байгаа. Тэдгээр гэрчнэрийн тухай ярьж байгаа юм аа. Ямар ч гэсэн бид гарааны талбай дээр итгэлийн амьдралын гарааны талбай дээр гарч ирээд гүйж эхлэх үед бол биднийг асар олон тэр үзэгчд байдаг шиг олимпийн үзэгчдэг олон хүмүүс бидний амьдралынхаа нэг хэсэг нь биднийг чи чаднаа, эзэн чамд хүч чадлыг өгөн, чи гүн, чи энэ замаар олон хүмүүс яг чиний туулдгийг туулаад чиний амсдгийг, чиний мэдэрдгийг мэдрээд ялан дийлж гарсан бурхан тэдэнтэй хамт байсан бол одоо ч гэсэн чамтай хамт байна гэж биднийг урамшуулдаг бол маш их олон хүмүүс чи гүйж байгаагийг хараад чи хажуутгаа хараад чи ийм хүнтэй уурлаж чадах юм уу, чи яаж ирнэ энэ тэмцээнд ирсэн, чи яаж энэ тэмцээнд бүртгүүлсэн, чи яаж энэ тэмцээнд оролцож чаддаг байна гэх мэтлэнгээр бидний амьдралыг мэддэг, бидний сул доройг мэддэг, биднийг өөрчлөлтөд биднийг юунд дундагөө, юунд унж ирсэн бэ гэдгийг мэддэг. Тэдгээр бас нэг арай өөр төрлийн бас гашгиралтай болон биднийг нүгэлд өөрчлөлтөд тэр өрхний тэр янз бүрийн урих занг уруу датлахуудыг бид нар бол хажуу тийш нь тавих хэрэгтэй гэж бол хэлж байгаа. Тэгэхээр гүйлтийн тамирчин гүйлтийн дасгалжуулагч тамирчингаа бэлдэж байгаа талаар нэг кино би үзчихсэн. Тэгээд тэгсэн чи зөвхөн шүглийн чимээг л чи зөвхөн бооны чимээг л сонс. Тэ? Бооны чимээ, дараагийн бооны чимээ. Эхний бооны чимээ чи гүн, дараагийн бооны чимээ чи орно. Ингээд болоо. Өөр зүйлийг битгий сонс гэж. Энд маш их олон хүн төгсөн болсон чинь. Тийм. Гэхдээ эдгээр бооны чимээ биш. Харин чиний бооны чимээ чи замаахаар харин бооны чимээг сонс гэж хэлсэн. Тэгэхээр тэнгэлгээд цуглацаад байгаа 20 хэдэн мянган хүний яриаг тоолгоогоор зөвхөн өөрийг нь уралт эсвэл чи бариан дарлаа гэж дуурах, дохио өгөх тэр бууны чимээнд анхаарлаа хандуул гэж тавьж байгаа тэр багш бол түүнийг юунд бэлдснээ мэдж байгаа, яавал амжилтанд хүрэх вэ гэдгийг мэдж байгаа нэгэн байдаг. Тэгвэл бидний эзэн Есүс Христ гэсэн биднийг итгэлийн амьдралаар гүйж эхлэх үед бол биднэрт яг энэ зүйлийг л хэлдэг. Итгэлийг тэр өөрөө эхлүүлж, тэр өөрөө төгсгсөн гэж бол энэ хэсгээр бол бичсэн байгаа. Тийм учраас бид нар гүйх болох юм бол тэр баясгалангийн төлөө гутамшгийг томсорлон загалмайг дэвтсэн бөгөөд эцгийнхээ баруун сэнтээ заларсан гэдгийг бид нэрсээ мартаж болохгүй. Хуучин гэрээний дуулал номыг уншиж байх үед дуулал номын 22 дугаар бүлэг бол ингээд нэг асар их зовсон нэгний тухай бичсэн байгаа байхгүй юу? Тэр үнд бүр ингээд танигдхийн аргагүй болтлоо зовсон, доромжлогдсон, гутаагдсан, дэрэгдэн хинч байхгүй мэд тэр нэгний тухай ярьж ирсэн дуулал 23 юу гэж хэлдэг вэ гэхээр эзэн бол миний хончин учраас надад дутах зүйл байхгүй гэж. Тэгэхээр саяхан тэр доромжлогдож хүмүүсээр дутаж ганцаардаж тэр их зовлон амсантай тэр их эдгэрэл хэрэгтэй тэр өвдөлтийн эсрэг янз бүрийн дэмжлэг хэрэгтэй тэр нэгэн эзэн бол миний хончин надад дутах зүйл нэг ч үгүй гэж хэлээд байна уу гэж. Тэгэхээр яг тийм гэж. Итгэлийг эхлүүлэх чинь өөрөө төгсгөж чадсан юм. Тийм учраас биднийг эзэн Есүсийг эзэн Есүс өөд хар гэж Еврейчүүд 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр хэлсэн байна.
тэрээр баяр ёслонгийн төлөө гутамшигыг спонсорлон гэж хэлсэн байна. Тэгэхээр миний хувьд нэг удаа яг тэмцээн буюу яг бүр яг ингээд том тэмцээн биш байсан л да. Гэхдээ ингээд хэдэн одоо харваачд хамтдаа хэд онох вэ те ингээд хуваагдаад ингээд тэмцэлж явах үед нэг хүний хэлсэн үг надад маш нөлөөлсөн. Тэр нь бол юу гэхээр яг намайг ном сумаа татаад харах гэж яхад их мойног гартай юмаа гэж хэлсэн баггүй. Их мойног гартай юмаа гэдэг тэр үг бол энэ он чадахгүй юм байна гэсэн ч үг биш. Энэ ном сумаа барьж чадахгүй байна, энэ харавж чадахгүй гэсэн ч үг биш. Энэ зүгээр л хурууны тухай үг. Гэтэл энэ үг надад маш их нөлөөж би 5 дараалан оноогүй байхгүй. Тэгэхээр бид юу руу хараагаа хандуулах ёстой вэ? Өөрийнхөө төвлөрөл болоод байруугаар анхаарлаа хандуулах ёстой байсан. Гэтэл би түүнийг алдсан. Гэтэл би Христ итгэлийн замаар энэ олон жил амьдарчаад сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд миний эсрэг нүгэлтнүүдээс эсвэл намайг нүглийн замаар явхосоор аргагүй гэж ярьдаг шүүдэг тэдгээр хүмүүсийн үгийг харин нүгэлтнүүдийн эсрэг дэвчиж эцсээ хүртэл дэвчиж загалмай хүртэл дэвчиж Бурхны баруун сэнтий заларсан Есүс Христийн үгийг илүү тодоор сонсож илүү тодоор дагах ёстой гэдгийг мартчихин гэдэг бол маш том сургамж бол надад болсон. Та ийм байдалд ордог уу? Таны амьдралд хоёр төрлийн гэрчнэр байгаа юм ба шүү дээ. Нэг нь бол Бурхны хаанчлалын бүхий л иргэд болон Бурхан өөрөө болон түүний тэнгэрлэг дайчид таныг тэр итгэлийн замаар зүвгүүж барайндаа ороосоо гэж бол хүсэж байгаа. Тэд хэнийг дэмжиж байгааг мэдж байгаа. Таны хэн байсныг мэдж байгаа. Танд ямар тусламж хэрэгтэйг мэдж байгаа. Танд ямар орон хэрэгтэйг тэд мэдж байгаа. Тийм учраас тэд дэмжиж байгаа. Тэгвэл тантай хамт гүйж байгаа хүмүүс танаас төрүүлж барайнд орохын тулд таныг доромжилж байгаа, таны хэн байсныг сануулж байгаа, таныг чадахгүй байгаа гэж харуулж байгаа, таны мэдэрж байгаа зүйлийг ингээд өөртөө мэдэрж байгаа юм шиг ярьж байгаа. Таныг даван туулаасай гэсэнтэй биш. Харин тэр бүхнийг орхиод зовлонгоо хордон дуусгаасай гэж бол хэлж байгаа. Гэтэл бидний эзэн Есүс Христ загалмай хүртэл дэвчиж баруун талд нь заларсан гэдгийг бид бол санаж хэрэгтэй. Тиймээс өнөөдөр энд Монголын Библийн орчуулга ингээд таарсан уу? Эсвэл үнэхээр ингээд нөгөө яг грекүүд бас бид нар шиг ярьдаг юм уу? Тэ? Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд гэж юм холбоо үг энд байж байгаа. Тэгэхээр энэ ишлэлийг миний хувьд цээжилсэн цорын ганц шалтгаан энэ холбоо үг байдаг. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд сэтгэлээр унах юм бол тэнхээгээ барна. Сэтгэлээр унахгүй байж ижил тэнхээтэй байна. Сэтгэлээр унах юм бол тэнхээгээ барна. Энэ үг миний дотор тухайн үед бол анх уншиж явах үед маш хүчтэй нөлөөсөн. Есүсийг шүнжин зоддсон байсан. Тэгээд зодоод тэгээд дээр нь зодож байгаа зүгээр орхичихгүй Есүсийг нүцгэлж доромжилсан. Нүцгэлж доромжилсныхаа дараа бас зүгээр орхичихгүй түүний толгойд нь өргөстэй хатгсан. Өргөстэй титэм өмсгсөн. Тэгээд бас түүнийг орхичихгүй чи ялтан юм чинь энэ чамайг цаазлах хэрэгсэл болох загалмаагаа чи өөрөө цаазын газар хүртэл үүрээд яв гэж. Ингээд Есүс зүгээр нэг шөнө хоригдож байгаад өглөө нь цаазлагдах одоо ялтнаас тэ энэ дэлхий дээр хийсэн зүйлээсээ болж загалмаа дээр хадагдан алгадах болсон тэр хүмүүсээс шал өөр түүний хувьд тэр додуурыг, доромжллыг бас тэр загалмааг үүрэх ямар ч шалтгаангүй байж тэр бидний төлөө энэ бүхнийг үүрж төвчээд Иерусалимын гудамжаар нүцгэн толгойдоо өргөсд итэмтэй за тэгээд хүнд загалмайг үүрэн за бас шүнжэнгөө зодуулсан болон тэр их маш их тамирыг нь барж байгаа. Бас дээр нь тэр олон хүний хашгиралтай нэг хэсэг нь энэ чи гимгүү хүн шүү дээ гэж нэг хэсэг нь чи те одоо юу гэдгийг те хоорон жишрээ дараараа гэд маш их домжиж байгаа юм. Есүс ч гэсэн өнөөдөр бидний энэ гүйж байгаа замаар гүйсэн юм аа гэж. Тэр бүр гүгээгүй тэр маш их зүйлийг үүрж явсан. Тэр үүрж явах үедээ таны өнөөдөр үүрж байгаа аль хэдийн үүрсэн гэдэг та итгэх юм бол бас нүглийн эсрэг эцсэх хүртэл таныг эсэргүүцэж байгаа тэр эсэргүүцлүүдийг та Есүс Христтэй хамт эсэргүүцэж чадах юм бол бас эсэргүүцлийг тэр өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс ирсэн тэр их эсэргүүцлийг твцсэн Есүс Христийг сонох юм бол итгэлийг эхлүүлэн төгсгөгч
тэр Есүсүүдээ хараагаа хандуулж чадах юм бол та байранда орж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Жинхэнэ итгэл гэдэг бол юугаар танигддаг? Мэдээж үйлдэлээр танигддаг байх шүү. Амен. Үгийг тунгаан бодоод эзний өмнө хамтдаа ирцгээе. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Еврей номын 12 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлээ суралцлаа. Жинхэнэ итгэл үйлдэлээр танигддаг гэсэн сэдвээр суралцлаа. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэд үлэмж их гэрч нартай тул аливаа саад тодхор ба амархан урагцдаг нүглийг хажуу тийшин тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүсөд харцгаая. Тэрээр өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоонсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санахтун. Таны хэлж байгаа биш, үйлдэж байгаа чинь л Бурханд итгэх итгэлийг харуулдаг юм аа. Та өнөөдөр Еврей номын 11-р бүлгийг бүтнээр нь та уншаад Библиэд итгэлийн бааtruудын талаар тунгаан бодоорой.
аливаа ямар ч зүйлд эзэнд итгэх итгэлийг өсгөж өгөөч хэмээн та гуйж итгэлээр алхах хүчийг өгөхийн төлөө Бурханаас та гуйгаарай. Тэгэлгүй. Энэ саяны энэ манагчлагчийн хэлсэг бол маш чухал ахгүй. Таны хэлж байгаа ч юм биш, үлдэж байгаа чинь Бурханд итгэлээ чинь харуулдаг гэж. Тэгэхээр жинхэнэ тамирчин хүнийг уралдааны танхимдаар юм уу эсвэл яг тэр одоо спортоор өрсөлдөж байх үедний харах боломжтой. Зарим хүмүүс жишээ нь зарим бокс чинь нэгч балешх нь өрсөлдөгчд нь өөрийнх нь өмнөр зохиолохгүй гэдгийг мартчихад байдаг. Тэгээд тэр балешхүүдийн төлөө дэвдийн дээр гарсан юм шиг ярьдаг. Тэгэл яг үүндээ яг эцээст яг өөрөө л зогсож байдаг. Тэр олон шуугаан, тэр олон гашгиралдаан бол өөрөөсөө мэгэл хүсэж байгаа. Харин зогсож байгаа та итгэлээрээ юунд итгэдэг вэ? Юунд бэлтгэгдсэн байдгийг харуулах боломж нь таны хэлж байгаа юм уу, гаргаж байгаа үйлдэлээс харин таны хийж байгаа үйлдэлээс илүү харагдана гэдгийг л бодох хэрэгтэй. Бид Бурханд итгэдэг шүү гэдгийг эзэждэг юм асаасай гэж хүсэж байна. Тэгэлгүй яхаа тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Тэгээд түрүүн хэлсэнчлэн те ямар ч зүйлд эзэнд итгэх итгэлээр хандаж те эзэнд итгэмжтэйгээр итгэлтэйгээр байхад та энэ итгэлийг маань өсгөж өгөөч хэмээн эзний өмнө ирцгээе. Тэгээд итгэлээр алхах хүчийг өгөхийн төлөө Бурханаас хамтдаа гуйцгаая. Эзний өмнө ирцгээе. Орчлын цаг бүтээсэн эзэн танд баярлалаа. Та бидэнд итгэлийг өгч, та бидэнд өршөөлийг өгч, таны өршөөлийн дор алхах боломжийг өгсөн баярлалаа. Таны өршөөлийн дор тэмцэх боломжийг өгсөн баярлалаа. Таны өгсөн хүч чадлаар өнөөдөр биднийг урд нь амархан ялдаг байсан, амархан унагдаг байсан тэдгээр зүйлүүдийг ялан дийлэх хүч чадлыг өгсөн учраас баярлалаа. Таны өгсөн хүч чадлаар нь таны өгсөн мэрэгүү ухаанаар амархан уруу татдаг байсан, амархан унагдаг байсан тэдгээр зүйлүүдийг эсэргүүцэж чаддаг болсон учраас танд баярлалаа. Бидний эзэн Есүс Христ минь учраас бидэнд үлгэр дуурайлал болсны төлөө танд үнэхээр их талархаж байна. Сэтгэлээр онж тэнхээгээ барахгүй тулд эцсийн хүртэл эсэргүүцэн дэвтсэн таныг болон таны эцэгтэйгээ ямар харилцаатай байсныг эцгийн хаан хүслийн дагуу тэр бүхнийг яаж хийж байсныг үргэлж сандаг байхад туслаач гэж найсгууч байна. Энэ үеийг Германы шүдийн нэвтрүүлгийг хамтдаа сонссон бүхий л итгэгчдэд итгэлийн хүч чадлыг өгөөч хэмээн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд Германы шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.